Хоёр эм зан хамтдаа хошуугаараа тугалыг өргөсөн нь үр дүнтэй оролдлого боллоо. Харин өөр нэгэн зан шаврыг ухаж байлаа. Ингээд хоёр эм зан тугалыг шахаж өргөлөө. Тэд соролтын хүчийг сааруулж чадлаа. Одоо тугал чөлөөтэй болжээ. Тэд ийхүү энэ тугалыг хоёр дахь удаага аюулаас аварлаа. Сүрэг хамтдаа одос үхрийн сүргийн эсрэг тэмцэхээр болжээ. Эдгээр зэрлэг амьтдын уур хилэн эцэстээ хүрсэн тул тэд ингэж догшин авирлаж байгаа юм. Одос үхрийн сүргийг хөөж явуулсан бөгөөд тулааны талбар тоос шороо мандран үзэгдэнэ. Ингээд тэд асуудлаа шийдэж чадлаа. Тоос шороо намдах үед одос үхрнүүд сарнин алга болж байлаа. Заримдаа үл ойлгох байдал гардаг байна. Энэ нэгэн одос үхрийн тугал толгоогоор хүчтэй юм мөргснөөс гэнтэл авсан бололтой. Хоёр тугал сүргийн хамт аюултай шаврнаас холдон явлаа. Одос үхрийн тугал тэндээ үлджээ. Заанууд ямар нэгэн зүйлийг ойлгох шиг болжээ. Бүхэл төрөл зүйл амьтдад энэ мэт үхэл гэмтэл тохиолддог үлээ. Яг л эртний сүм дуган шиг хурц наран мандан гарлаа. Эм зааны сүрэг цуглан их аяндаа гарахад бэлэн болжээ. Энэ агуу том амьтад бүжиглэх мэт хэмнэлтэйгээр хөлөө зөөлөн чирэн хөдлөлөө. Сүргийн гишүүд бүгд өөр өөрийн гэсэн үүрэг хариуцлага хүлээдэг байна. Сүрэгт шинээр ирсэн гишүүнд өрсөлдөгчийн талаар мэдээлэл өгдөг ажээ. Хинч байсан энэ агуу аяллаа дүрмийг амархан сурч авдаг ажээ. Би нас хэмжээгээр эрх мэдлээ тодорхойлдог байна. Ус тэдэнд хангалттай хэрэгтэй. Савуутын мэтийн газарт нэг цөөрөм дээр 200-аад заан ундалдаг байна. Тэд үргэлж хэн хажуудаа байгааг маш сайн мэдэж байх ёстой байдаг. Ингэхэд хамгийн чухал үүрэгтэй эргэтэн нь сүүл нь болдог байна.
Дундад зууны үеийн авраг бороохон шиг том тэдний толгой нь биеэ усаар хангахад чухал үүрэгтэй. Бүгд л эмх замбраагүй ямар нэгэн зүйлийн төлөө тэмцэж байгаа мэт харагдаж байгаа ч тэд талбай дээр эмх цэгцтэй хуваарлалт хийдэг байна. Энд нэгэн зан чимээ шуганаас дайчин явна. Тэрний сүрэн дарагдаж, арьс нүнжиж, амьдралынх нь хамг эрч хүч барагдаж хөгшөрчээ. Тэр үнэхээр туйлдж ядарсан байна. Туйлдж ядарсан энэ хөгшин зан бусдыг ажиглан зогсно. Тэрний бие нь халуунаас болж хамаг шингэнэ алдсан байна. Тэр удаан амьд явж чадхааргүй болсон байна. Хэдэн эр заанууд тэрнийг хөдөлгөж байлаа. Тэр өөрийгөө хүчлэн хамгийн сүүлчийн удаа ус уух гэж оролдлоо. Шавруулсан сүргийн ахлагч эр зан эргэн ирлээ. Заанууд бүгд зам тавьж ус тэрний мэдлэлд орлоо. Энэ алдаа байлаа. Хурц соёогоороо хөгшин зааны хүзүү рүү хатгаж орхилоо. Хөгшин зан газар тунж цус алдаж эхэллээ. Хөгшин зааныг өгөхийн өмнө залуу заан тэрнийг тойрон халамжилж байгаа нь их л сонин. Энэ сонин авир байдлыг тэрнийг асран хамгаалж байгаагаар тайлбарлахаас өөр аргагүй. Энэ тэрний эрх мэдлийн хэмжүүр үзээ. Ингээд хөгшин заан хүж шүн нам гүн болжээ. Заанууд тэрнийг цөөвөр чоннуудын хоол болохоос хамгаалж байлаа. Гэвч ингэх нь дэмий хэрэг байсан юм. Тэр үгснээс хойш тэрний бие хэрэггүй болжээ. Яг л эртний оршуулгын ёслол үйлдэж байх шиг. Бид тэдний зан авирыг одоо болтол сайн ойлгоогүй лээ. Үхэл тэдний хувьд аимшигтай үзэгдэл болох эсвэл нэг нөхрийгөө дурсан хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг үү? Яагаад тэдний яс анчтын сонирхлыг татах болов?
Ингээд 7 хоног өнгөрсний дараа тэрний цогцос өөрчлөгдөж эхэллээ. Энд ямар ч зааны оршуулгын газар байдгүй бөгөөд тэдний ясыг цуглуулж авдаг бай. Одоо тэр тоос шороонд дарагдан үлджээ. Хамгийн сүүлийн сэгээр хооллогчид тэрэн дээр овоорчээ. Өгшин зааныг санагалтсан зарим нэг зан тэрний сэгэн дээр эргэн ирсэн байна. Биднийг тэдний тухай үнэн зүйлийг амжиж ойлгохоос өмнө заанууд цааш явсан юм. Цааш